За 2023 оны 2 сарын 7-ны өдөр бичижсэн үгээрээ AI-аар би энэхүү орхиж чадахгүй гэсэн энэ дууг хийлгсэн. За цаадах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссод би хэл мэдээл хариуцсан ажилладаг байсан. Тэгээд энэ ажиллаж байгаа хугацаанд энэ дууны үгийг бичээд дуу болгосон гэдэг битүүхэндээ л ингээ мөрөөдөж явж исэн. Тэгээд энэ мөрөөдөл маань яг одоо л биелж байгаа юм шиг надад ингэж санагдаж байна. Тэгээд тэд юу бодож бас тэд юу мэдэрчээсэн бол гэж бодохоор л миний дотор ингээд нэг юм тавчтаад нэг юм ингээд хуралдаад байдаг гэсэн. Тэгээд тэрийг мэдэрч ингэж бичижсэн болохоор би ингээд сонсгож гэсэнтэй ингээд миний юу яагаад гэдэг нулимс гарах гэдэг юм шиг ингээд санагддаг. Харин оронд тийм ээ гэртеж очиж чадахгүйгээр хилс хэрэгээр хилмигдэж цаазлагдсан Монгол түмний сор болсон өвөг дээдстэй бид нар тийм ээ харамсахын дээдээр харамсаж өөрөө өвдөж гашуудаж ахин ийм үйл явдал гаргахгүй тулд өчүүхэн би залуучуудаа өнгөрснөөс сургамж ахуулах юмсан мэдрүүлэх юмсан л гэж санаж явдаг. Тэгээд зөвхөн 1937-оос 1941 онуудад Москва хотод гихтэл 60 гаруй үндэстэн ясны 32 мянган хүнийг хилмигдүүлэн цаазлуулсны дунд 400 гаруй монгол угсаатан байсан гэсэн тоо байдгийн билээ. Тэдний дотор бол Монгол улсын ерөнхий сайд, амар ерөнхий сайд, гиндэн улсын баг хурлын дарга догсон улсын баг хурлын орлогч, лосол тийм ээ сангийн сайд довчин нарын олон төр нийгмийн зүтгэлтэнгүүд үндэстний сэхэтнүүд манлайлагчид бол багтжсэн гашуун түүх бий. Харин оронд бол тийм ээ коммунист харигслал дэглэмийн он жилүүдэд огт хийгээгүй хэрэгт ялт тулгагдаад хилсээр цөллөгдөө тийм ээ амнасаа алдсан Монгол улсын иргэд ерөнхий сайдууд төрийн зүтгэлтнүүдийн тухай тэдний мэдэрсэн мэдрэмж энэ дуугаар танд очиж хүрээсэ гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Энэ болвол тийм ээ 100 жил хүрэхгүй л ийм хугацаанд болсон үйл явдал шүү дээ. Тэгтэл бид нэр энэс бол сургамж аваад бие бинийгээ хүндэтгэж бие биенийхээ орон зайд тийм ээ бие биенийхээ эсрэг биш нэгнийхэн төлөө байдаг тийм ээ ив нэгдлийг эрхэмлдэг бид нар бие бинийгээ буруутгаал нэгнийхээ эсрэг болоод ирэх юм бол аль нэгэн улс орны ч юм аль нэгэн гадны хүчин зүйлсийн нөлөөнд автчихийдэг нөлөөнд орж идэг тийм ээ тоглолтонд ордог ийм гашуун түүх бол бидэнд байдаг юм шүү. Тэгэхээр энэ түүхийг мартаж болохгүй давтах учиргүй учраас энийг ажиллаж явах тэр хугацаанд би эд эсээрээ мэдэрсэн учраас энэ дууг бичгэж чадан ядан оролцсон. Тэгээд AI бол бас ингээд миний мэдрэмжийг тийм ээ мэдээж хэрэг нөгөө үг үсэг нь бол Монгол юу биш учраас нэг жоохон алдаатай. Гэхдээ би өмнө нь оруулснаасаа ийм үгнүүдийг ингээд биччихээ тэгвэл илүү ойлгомжтой болж харагдах байх. Тэгэхээр та бүхэн бас миний оруулсан энэ дууг сонсоод яг тэр үед юу мэдэрчээсэн бол бидний тийм ээ өвөг дээдэс бидний өвөө эмээгийн аав ээж тийм ээ тэд нар юу мэдэрчээсэн бол гэд та бүхэн сонсоод үзээрэй гэж бодоод тэгээд энэ орхиж чадахгүй нэ гэдэг дууга ахиж оруулаад доор нь үхтэйгээр тэгээд ер нь оршил байдлаар ийм мэдээл оруулж байгаа юм шүү. Та бүхэн сонсоод тэгээд энэ түүхийг хэзэж битгий мартаасай гэж бодож байна. Ээжигээ нутгаацэн хэр тэнгэрээ энгэр тэрхэлж байсан хүүгээ ганц харахсан хаан ирснэж мэдсэнгүй би харин үгс зүрхийг минь зүснэ Ату янцгахан нүдний нулимс дүүргэнэ Анд нөхөт минь дэргэд байгаа мэд Салхи хүртэлхүйт дагаад байна
Сансан сэтгэл тисэхгүй нэ Миний мэдэхгүй хэргийг тулгаад бай Миний мэдэхгүй хүүгээр зандраад бай Хүнний хэлэх тусан улам холдоно Хүнний минь ухтил ганцаардж бай Очиж чадахгүй Очиж чадахгүй Ирждэ очиж чадахгүй Тэрч чадахгүй Үнсэж чадахгүй Тэнгэрийн хедор очиж чадахгүй Очиж чадахгүй Очиж чадахгүй Хорондоо буцаж чадахгүй Хансгаад байсаар байтал Амддаа очиж чадахгүй Алхаж явна гинжтэйч гисэн Нутаг руу минь явуулна гэж итгэн Гинэт нэг өдөр суллагч юм билүү Ивч зүрх минь итгэж зүрхлэхгүй Юунд намайг ингэж тавчлаана вэ Юу ч мэдэхгүй шүдэ би Хигээгүй хэрэгээ хүлээж Хідэн янзаа асуух юм бэ Би очиж чадахгүй Очиж чадахгүй Очиж чадахгүй Ханддаа очиж чадахгүй Хүлээсэн нүдэнд чинь очихгүй Очиж чадахгүй Очиж чадахгүй Очиж чадахгүй Хорондоо буцаж чадахгүй Хансгаад байсаар байтал Ханддаа очиж чадахгүй очиж чадахгүй